Hi guys, хар самралаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаарт маань бэлгийн хүчирхийлэл болон насан туршаагүй хүүхдийн талаар яригдах болно. Иймээс танд ийм төрлийн сэдв эмзэг тусдаг бол таныг сонсохгүй байхыг анхааруулж байна. За харин надтай хамт байж өнөөдрийнхөө яргачныг надтай хамт шүүлцэх сонсогчд минь энэ удаагийнхаа шүүлтгийг эхэлцгээе. Өнөөдрийн хохирогч Emily Grace Beringer. Эмили нь 2015 оны 11 сарын 27-нд 8-7 хоног дутуу байхдаа төрсөн. Хэдийгээр эрүүл мэндийн асуудалтай байсан ч гэсэн энэ бүхнийг даван гарч чадсан. Түүнийг хайрладаг эцэг эх түүнийг бишрэх ах эгч нартай өсөж хөгжиж амьдрал цэцгэлэн дэлгэрэх боломжтой амьдрал түүнийг хүлээж байсан ч харамсалтайгаар ердөө 10 сартаа амнасаа алдсан. Түүний ээж Amanda Lee Atkins залуухан ганц бие ээж байсан. Олон хүүхэд өсгөж байсан мэдээж хэцүү. Гэхдээ тэр хүүхдүүдэд маш их хайрладаг байсан. За Emily бол 3 том ах эгчтэй байсан. Cameron 2 настай, Carly Page 6 настай, Nathaniel 7 настай. Тэдний гэр бүлд олон хамаатан садан оролцдог байсан. Бүгд л түүнийг хайрладаг байсан. Эмилитэй уулзсан хүмүүр түүнийг хамгийн хөөрхөн сахиусан тэнгэр гэж нэрлэдэг байсан. Тэр үнэхээр гайхамшигтай инээмсэглэлтэй амьдрал дүүрэн аз жаргалтай бяцхан охин байсан. Харин 2016 онд West Virginia буюу өөрийн төрсөн нутагтаа буцаж ирсний дараа тэр нэг шинэ залуутай танилцдаг. За түүний нэр бол Benjamin Taylor гэдэг 32 настай. Тэд 2016 оны 7 сараас үерхэж эхэлсэн. Тэднийг мэддэг хүмүүсийн хувьд энэ хоёр хос бол сайн таарч тохирч байна гэж үздэг байсан. Хүмүүс Benjamin-д дуртай, хувь хүний хувьд таатай санагддаг байсан гэж мэдээлсэн. Тэдний харилцаа эрүүл мэт харагдаж ихэнх хүмүүс түүнийг ерөн дажгүй залуу Amanda болон түүний хүүхдүүдэд маш сайн гэж хардаг байсан байгаа. Гэхдээ тэд үерхэд ердөө хэдхэн сарын дараа Benjamin Amandaгийн гэрт нүүж орсон. За энэ шийдвэр нь бол Amandaгийн хувьд маш их шүүмжлэлийг дагуулдаг. Яагаад тэгэхээр 10-аас доош насны 4 хүүхэдтэй тэгсэн мөртлөө бараг танихгүй шахуу залуу гэртээ оруулж ирээд амьдруулсан. За үүнээсээ болоод хүүхдэд нь аюул учруулсан учраас Amandag инээс болж хүмүүс маш их шүүмжилдэг. Муу юм хийх гэж байгаа хүн, за хүн алах гэж байгаа. Ялангуяа хүүхэд хүчндэж байгаа хүн бол өөрийнхөө муухай юмыг хизээж харуулдаггүй. Бид нар бол зүгээр гаднаас нь хараад өнгөнд дүгнэлт хийгээл энэ сайн хүн те энэ дажгүй залуу гээл яг үндэ тэд нар бол дотроо бол маш их юмыг нууж явж ийж за хүний итгэлийг олсныхаа дараа хохироодог ийм л заваа юмнууд байгаа. Аманда ч гэсэн яг тэр хүний гадна талаас нь хуурдагтаа за энэ хүн бол миний хүүхдүүдэд сайн үл үзүүлнэ. Эцгийнх нь орон зайг нөхөн манай гэр бүл байхгүй болсон боломжуудыг авчирна. За учир нь тэр бол эдийн засгийн хувьд гайгүй байсан юм байна. Benjamin нь барилгын компанид ажилладаг байсан. Гэхдээ түүний сошиал медиаг харахад бол сонирхол татам за бүр юу гэмээр чинь би яагаад надаа энэ үг олдохгүй байгааг нь хэлээ. Facebook-ийнхаа бүр cover дээр. За би хизээж өөрийнхөө sex freak байгаадаа уучлалт гуйхгүй гэсэн байгаа юм. Надад бол энэ нэг хүний зан чанарын талаар нэг л red flag. За Benjamin өөрийн гэсэн 5 настай хүүтэй байсан. За мэдээж энэ бол Amandaтай уулзахаас өмнө төрсэн хүүхэд. Түүний гэмт хэргийн рекордыг харахад бол нэлээд урт төвхтэй хүн. Grand Larceny буюу их хэмжээний хулгайн хэрэгт холбогдож байсан. Энээсээ өмнө хүүхэдтэй холбоотой бэлгийн гэмт хэрэг эсвэл насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой хүчирхийллийн бүртгэл бол ерөөсөө байгаагүй. Гэхдээ 2003 онд хориотой хар тамхи үйлдвэрсэн хэрэгээр буруутгагдсан. Гэхдээ тэр хэргийг нь хэрэгсгүй болгоцсон байсан. За хэрэгсгүй болгоно гэхээрээ энийг заавал хийгээгүй гэсэн үг биш. Ямар нэг тохиролцоонд хүрсэн үү эсвэл нотлох баримт байгаагүй юу эсвэл цагдаагийн ямар нэгэн буруу байцаагдах янз бүрийн тим юмудаас болоод хэрэгсгүй болгосон байж болно. Тэр жилдээ 15 грамм марихуана хадгалсан хэргийг хүлээн зөвшөөрч 100 долларын торгуулсан. 2008 онд тэр хин нэгэнтэй ёс бус уцаар ярьж дарангуйлж сүрдүүлж энэ хэрэгээрээ misdemeanor авсан байна. 2011 онд суудлын бус зүүгээгүй. 2015 онд DUI буюу согтуугаар жолоо барьсан хэргийг хүлээн зөвшөөрч 300 гаруй долларын торгууль төлж 6 сар гэрийн хорионд орсон. За 2016 онд дахиад суудлын бүс зүүгээгүй. Яг нэг ийм том хэрэг байхгүй ч гэсэн ингээл жижиг сажиг хэрэг хийгээл баригдаал яваал. Бид нар яг өмнө нь харсанчлан гэмт хэрэгтнүүдийн л байдаг юм. Жохон юм хийж баригдчаал буцаж гарч ирэхдээ арай том хэрэг хийгээл буцаж баригдаал улам том болоод энэ хэрэг ингээл даамжраад яваад
байдаг. За мөн дээрээс нь хулгай болон тэнсэнгээ зөрчсөн бүртгэлтэй юм байна. За мөн тэрээр харт амиг хэрэглээ зогсохгүй архийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан. За зарим үед бол бүр тасартлаа уудаг байсан хүн байна. За хэрэг болсон 2016 оны 10 сарын 2-ны тухай ярив. 10 сарын 2-ын гэхээр энэ хоёр 7 сард нүүж орсон гэхээр ердөө 3 сарын дараа болсон гэсэн үг. За энэ бол West Virginia-гийн түүхэн дэх хамгийн аимшигтай гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн нэг. Amanda Benjamin хоёр тэр өдрийг бол архи ууж марихуана татаж өнгөрүүлсэн. Гэрт нь зочид байсан ч гэсэн тэдэр нь бол эрт яваад өгсөн. За Amandaгийн өөрийнх нь хэлснээр бол оройн 9 цаг гэхэд ерөнхийдөө бол мансуурлын байдалтай болцсон болохоор өөрийн хүүхдүүдэд унтуулаад дараа нь өөрийнхөө өрөөрөө унтахаар явсан байна. За энэ үед бол Emily дээд давхрын өрөөнд өөрийн орон дээрээ унтаж байсан. Харин Benjamin хувцас хундраа угаангаа дахиж хідэн биер уухыг хүссэн байна. Би урд нь архин дуртай гэж хэлсэн те. Гэхдээ ингээд согтуураад мансуурсан хүн хувцас угаая гэж бас боддог юм байна. 10 сарын 3-ны үрээр Amanda босож хүүхдүүдэд шалгахаар явдаг. За Emily бол ердөө 10 сартай байсан болохоор ийм насны хүүхдүүд их хөвчлэн шөнө хийдгээд сэрдэг, үлсдэг, уйлдаг. За харанхуйд дургу. Гэтэл тэр шөнө бол айгүй сайн чимээгүй байсан. Босож явахдаа Amanda нэг зүйл анзаарсан найз залуу нь бол орондоо байгаагүй. За энэ ойролцоогоор өглөөний 4 цаг 45 минут байсан байна. Харин Emily-гийн өрөөлөө явж очиход охин орон дотроо байгаагүй. Энэ үед бол Amanda хичнээн санаа зовж байсан ч гэсэн гэртээ байгаа болохоор нэг тийм амар бол санаа зоваагүй. Магадгүй Benjamin-тай унтаж байгаа ах. За эсвэл намайг сэрэхгүй тул хүүхдүүдийг доош аваа явцсан бах. Янз бүрийн юм дотроо бодож исэн байгаа. За тэгээ бүх өрөөгөөрөө яваад нэг давхраараа шалгаад байхгүй. За ингээд хамгийн доотлын basement рүүгээ ордог. За харин гэрэл бүдэг basement-ны өрөөнд угаахаар тавьсан овоолсон хувцсан дээр Emily охин нүцгэн хэвтэж байсан. За эхэндээ бол мэдээж Amanda юу болоод байгааг нь ойлгоогүй. Гэтэл өөрийнх нь 10 сартай бяцхан охины дээр нь тонгойж байсан хүн бол түүний найз залуу Benjamin байсан. Benjamin бол хүлсэн насгарсан, джинсэн өмдөн тайлагдсан цамцгүй байжсэн байгаа. Amanda бол мэдээж чи юу хийж байгаа ингээл орилол асуусан чинь нөгөөдг нь би Emily-г хатааж ийн гэж хэлдэг. Тэгээ учрыг нь болоогүй Amanda яа юу хатааж ингэж байгаа гэж асуудаг. За тэгэл яг тэр үед охиноо хараад Amanda бол бүх зүйлийг ойлгодог. Охин Emily-г бүхэлдээ цусаар бүрхэгдсэн. Нүүр нь тэр чигтээ. Дээрээс нь охин аимшигтай амьсгалж чадахгүй байгаа мэт чимээ гаргаж байсан. За Amanda биеинд нь хүрэхэд бол бие нь маш хүтэн. За тэгээд тэр үед тэсэлгүй Benjamin-ыг алгаддаг. Тэгээд орилоо чи юу хийцэн бэ гэд охиноо аваад шууд дээшээ гарч зүхтаадаг. За Amanda уцаа олоод 911 рүү залгадаг. Дуудлагынхаа үеэр Amanda энэ миний охины хүчинцэн гэд уйлж орилдог. Тэгээ цаашаа Benjamin руу яриад чи юу хийгээд байгаа юм бэ? Яагаад нүцгэн байгаа юм бэ гэд 911 рүү залгасан энэ дуудлага бол шүүхтээр тоглогддог. Мөн 911-ийн хүмүүст охиных нь бэлэг эрхтний орчмоос цус алдчихин гэж хэлдэг. За мэдээж түргэн тусламжийнхан бол ийм мэдээлэлтэй очиход ямар мэдрэмжтэй байсныг бол төсөөлж чадахгүй байна. Гэхдээ тэдэнд бол тийм өөр зүйл бодохч зав байгаагүй. Ямар ч байсан тэд охиныг шууд эмнэлэгт хүргэх ёстой байсан. За тэд түүнийг Charleston эмнэлэг рүү авч явсан. Хэд хоногийн дараа түүнийг тархины өвгөлтэй гэж зарлаж амьсгалын аппаратнаас нь салгасан. За мэдээж хийгдсэн эмнэлгийн шинжилгээнүүд бол түүний гэмтлийг илрүүлдэг. Энэ бол осол байгаагүй гэдгийг маш тод харуулсан. Энэ бяцхан охин хамгийн жигшүүртэй, хамгийн харгас хүчирхийлэлд өртсөн байсан. За энэ бүхний дунд ээж Amanda бол амьдралынхаа үлдсэн бүх хугацааг өөрийнх нь хөөрхөн бяцхан охингүйгээр өнгөрөөн гэдгээ ойлгож эхэлсэн. За учир нь тэр 2016 оны 10 сарын 5-нд аимшигт халдлагаас ердөө 2 хоногийн дараа өөрийнхөө охиныг аппаратаас нь салгах шийдвэр гаргасан. Эмчнэр бол угаасаа охиныг бол ямар ч амьд үлдэх боломжгүй гэдгийг хэлсэн. За дараа нь Amanda өөрийн найзуудтай сошиал медиагаар дамжуулж зүрхмийн нэмтэрч энэ мөчид бидний хөөрхөн гим нэмгөө бяцхан охин маань тэмцлээ дуусгасныг мэдгдэж байна. Тэр гимтлээ даалтгүй нас барлаа. Манай гэр бүлийн төлөө үргэлжлүүлэн залбираарай. Бидний амьдрал ингээд сүрлээ гэж бичсэн байна. За хэргийн газар цагдаа нар ирэхэд Amanda бол цусаар бүрхэгдсэн охиноо тэрвэрж байгааг олж харсан. За тэр үед бол Benjamin хажууд нь байсан. За мэдээж Amanda цагдаа нарт Benjamin руу заагаад энэ миний охины хүчинцэн гэж орилж чарлж байсан болохоор тэр дороо түүнийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл мөн хүүхдийн амь насыг хохироосон хэрэгт байрвчилсан. Энэ нь бол яг Emily охиныг Charleston эмнэлэг рүү шилжүүлсний дараахан болсон. Баривчлалтаас өмнө цагдаа нар нэг зүйлийг анзаарсан. Тэр нь бол түүний зам байдал маш хачин байсан.
Бенжаминыг баривчилсныхаа дараа тэд хэргийн газрыг хамгаалж нотлох баримт цуглуулж эхэлсэн. Цус бол хаасаагүй байсан даавуун дээр, бейсментэд байсан хувцснууд дээр бүр тэнд байсан хевсийг нэвт шингэтэл нь цус олцсон байсан байгаа. Харин Бенжаминыг байцаахад тэр хууль сахиулагчдад тэр 10 сартай хүүхдийг бейсмент рүү авч орсныг л санджийн өөр юу ч санахгүй байна. Мөн охиныг памперс өмсөн байсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь бейсментийн шалан дээр өглөө ирсэн. Дараа нь тэр хүүхдийг өмнөө амьсгалж чадахгүй гүргэлж байгаа байдалтай харснаа санаж байна. Тэгээд CPR хийсэн гэж хэлсэн. Цагдаа нарын бас нэг өөр анзаарсан зүйл нь тэр хэргийн газарт ирээд түүнийг байцаалж эхлэхэд Бенжамин бол бүр маш тайван байсан гэж хэлсэн. Хэрвээ хүн одоо blackout болчоод ямар нэг юм санахгүй бол мэдээж аимшигтай сандраад юу болчихв би чи юу хийж вэ эсвэл хин юу хийж вэ гэж сандрах ёстой байтал энэ Бенжамин бол бүр ингээ гүлийцэн зүгээр л ердийн байсан нь ингээ цагдаа нарыг айгүй гайхшруулсан. Бенжамин өөрийгөө бол цусыг ерөөсөө угаалт турлуу угаасан гэж хэлдэггүй харин криминал шинжилгээгээр цус угаалтур руу орсон нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл Бенжамин өөрийгөө угаах гэж оролцсон гэсэн үг. За мөн дээрэс нь өөрийгөө архиуж марихуана хэрэглэснээ ч хүлээн зөвшөөрсөн. Өдрийн 2 цагаас оройны 12 цаг хүртэл нийтдээ 8 шар ариг уусан гэж хэлсэн. Ойролцоогоор 1 цагт 1 шар ариг уусан гэсэн үг. За тэр хэмжээг нь бол цагдаа нар ерөөсөө black out болоход хангалттай биш гэж үзсэн. Цагдаа нар түүнийг байцаахад бол ерөөсөө согтуу харагдаагүй гэж мэдүүлсэн байгаа. Дээрээс нь Бенжамин өөрийгөө тэр оройдоо хид удаа гадагшаа гарч өвс татсан. За тэгээд тэр бейсментийнхаа хаалгаар нь орж гарч байсан гэж мэдүүлсэн. За одоо Эмилигийн задлан шинжилгээний талаар энэ бол бүр аимшигтай. Түүний биеинд насанд хүрсэн эрэгтэй хүний олон удаагийн бэлгийн нэвтрэлтэд нийцэх олон гэмтэл байсан. 10 сартай охин штэ. Би бүр 10 сартай охинд бүр яаж гэдэг бол миний ерөөсөө ой санаанд миний толгоонд ч ерөөсөө дүрслэгдэхгүй байна. Дараа нь толгоон хүчтэй цохилт, гавлын ясны хугарал, энэ нь түүний нас баралтын албан ёсны шалтгаан болсон. Тархины цус алдалт, цээж, хүзүү, хөвлий, өгзөг, аарцаг мөчүүдээр хүчтэй цохилтын улмөр, толгоон арсанд орох гүн цус алдалт. За энэ нь түүнийг хүчтэй шидсэн эсвэл хатуу зүйл цохисныг илтгэж байгаа. Хэрвээ энэ бэлгийн харьцал гажуудал ёс байдал нь өөрөө хангалттай аимшигтай биш бол дээрэс нь энэ хүүхдийг зодож тамалж эсвэл юмд хүчтэй зогсон байгаа. За мөн дээрэс нь амьсгалыг нь богдуулсан шинж тэмдэг байсан. Түүний биен дээр том биетэй эрэгтэй хүн цээж нүүр хүзүүн дээр нь даралт үзүүлсэн улмөр илэрсэн. За дээрээс нь охины үтрээ ба шулуун гидсний хоорондох арьс эдийн урагдал байсан. Эмч нарын хэлснээр эдгээр гэмтлүүд нь ээж нь түүнийг олж харахаас хэдэн цагийн өмнө үүссэн байх магадлалтай гэж үзсэн. За өөрөөр хэлбэл энэ хүчирхийлэл бол хэдхэн минут болоогүй. Бүр олон цаг үргэлжилсэн. Бараг энэ Амандаг унтснаас хойшоо бүр хэдэн цаг үргэлжилсэн. Тэгээ миний гайхаад байгаа юм нь тэр охин мэдээж уйлж л байсан байлгүй дээ. Тэгэхээр ээж нь сонсоогүй, гэр орных нь сонсоогүй юу? Эсвэл зодчоод дараа нь хүчнэзнүү за мэдэхгүй. За түүнийг байцаасны дараа Бенжаминыг буруутган Чарлстон дах шоронд барьцаагүйгээр хойрсон. За ийм хүн бол мэдээж гудамжинд алхах ёсгүй. Юун тэр бонд эдэр тавьж даварсан тийм бол байхгүй. За тэр бол өмнө нь тэнцэнгийнхаа ялыг зөрчиж байсан гэж өмнө нь хэлсэн. Тиймээс шүүх хүртэл сул байсан ч зүхтах эрсдэлтэй гэж үзээд барьцаагаар гаргаагүй. За эхэндээ түүнд 1-р зэргийн бэлгийн хүчирхийллийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ 2 хоногийн дараа Эмили нас барснаар 1-р зэргийн хүн алганы хэрэг нэмж үүсгэсэн. За ингээ 2016 оны 10 сарын 26-нд түүнийг албан ёсоор ялагдагчаар татсан. 12 сарын 10-нд шүүгч түүнийг 1-р зэргийн хүн амины аллага болон 1-р зэргийн бэлгийн хүчирхийлэлээр хангалттай үндэслэл байна гэж үзсэн. Мэдээж өөрөөр байх ямар ч боломж байхгүй. За энэ хооронд энэ мэдээлэл бол олон нийтэд болоход нэг сонирхолтой зүйл болсон. Тэр нь бол нийтийн гарын үсгийн аян эхэлсэн. Зорилго нь болохоор Бенжамин Тейлорыг олон нийтийн өмнө дүүжилж цаазаар авах гэсэн утгатай. За эндээс бол энэ олон нийт бол хэр зэрэг энэ Бенжамин Тейлорыг үзэн ядчихсныг харж болно. Яг тэгэхээр West Virginia мужид 1965 онд цаазаар авах ялыг бүр мөсөн зогсооцсон. Яг тэгэхээр цаазын ял байхад бол маш олон гэмгүй хүмүүс амиа алддаг байсан. Ийм алдаа дахиж гарахгүй тулд ингээд цаазаар авах ялыг нь зогсооцсон байгаа. Тэд 50,000 хүний гарын үсийг цуглуулад тэр хүсэлтийг засгийн газарт илгээсэн. За харамсалтай нь засгийн газар бол за энэ бол одоо байхгүй хууль учраас бид нэр ямар нэгэн зүйл хийж чадахгүй гэд энэ гарын үсгийн аянг нь зогсооцсон. Хэрвээ энэ үед би ийм юм мэдчихсэн бол би бас гарын үсгээ зурхал байсан.
Тэгэл мэдээж хинч гэсэн ийм аимшигын араатныг ингээд татвар төлөгчдийн мөнгөөр насаараа тэгээл чоронд зүгээр сууна гэхээр мэдээж уур нь хөрөх нь бол тодорхой. Даанч одоо ингээд хуулиндаа баригдаад ийм байдалтай байгаа. Бенжамины шүүх хурал хойшлогдоод 2019 онд болсон тэр шүүхэд эрэхтэй сум нэвтэрдэггүй хантаац болон дуулга өмссөн байсан. За яагаад гэдгийг нь бол бүгдээрээ төсөөлж чадна шүү дээ. Олон нийтийн сэтгэл зүй тэр хаанч байсан, ямар ч нөхцөл байсан, тэр амьдрах эсгүй гэсэн байр суурьтай байсан болохоор түүнийг мэдээж тэнд алах хүн бол олон л байсан баг. За энэ хэргийн шин чанараас болоод шүүх танхимд 7 өөр хууль сахиулах байгууллагын төлөөлөгчд ирсэн байсан. За үүнд нь Ravenwood хотын цагдаагийн газар, Ripley хотын цагдаагийн газар, Jackson County-гийн шерифийн алба, Баруун Виржиниа мужийн цагдаагийн газар, Америкийн нэгдсэн улсын маршалын алба, Галт төмрийн улсын хяналтны алба, West Virginia-гийн байгалийн нөөцийн газар гэх маш том байгууллагын төлөөлөлүүд ирсэн. Энэ хэрэг маш график, дээрээс нь сэтгэл зүйн хувьд хүнд мэдээлэл агуулж байсан учраас анхны шүүх хуралдаануудыг бол энэ байсан. За тэгээд narcissist, psychopath хүний хувьд Бенжамин юу хийх вэ? Өөрийгөө буруугүй л гэсэн байгаа. Угаасаа иймэрхүү хүмүүст бол ямар нэгэн ёс суртахуун, хил хязгаар, ухамсар, гэмшил гэдэг зүйл бол огт байдгүйг бол бид нэр одоогийн ярьсан хэрэгүүдээс мань бол мэдж байгаа. Бенжамины өмгөөлөгч мэдээж сэтгцийн шинжилгээ хийхийг хүссэн. За хамгийн аимшигтай нь энэ өмгөөлөгчийн талын гаргасан үндэслэл нь бол Benjamin Taylor-ыг emotional stress буюу сэтгэл хөдлөлийн дарамтанд орсон гэж хэлдэг. Бид нар бол ямар нэгэн стрессээр өдөрт их бага хэмжээгээр байнга ордог. Одоо ингэж стресст орох тохиолдол болгондоо хүн алаад байвал одоо бид нар чинь араатай амьтнаас ямар ялгаа байх вэ? За гэхдээ би бол энэ өмгөөлөгчийн талыг нь ойлгож байна. Угаасаа эдгээр чинь ямар ч тохиолдолд өөрийнхөө клиентыг бол өмгөөлөх ёстой учраас өмгөөлж байгаа бид нар бол энэ өмгөөлөгчдөд буруу өгөөд ах юм байхгүй. Энэ хүн бол ажиллаад хийж байгаа. Минийхэр бол эднэрт бол яг үнэндээ өөрөөр яаж өмгөөлөх тийм шалтгаан олдоогүй болоод emotional stress гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ Бенжамин чинь өөрийгөө бол би ингээ black out болсон юу ч санахгүй байгаа гэд. Тэгэхээр эднэрт бол өөр сонголт байхгүй болоод ингэж хэлсэн баг. Харин шүүхээс сэтгцийн мэрэгжилтнүүдийг томилсон. За тэд бол Бенжаминийг шалгаад тэр бол зүгээр ямар нэгэн сэтгцийн асуудалгүй шүүхэд оролцох бүрэн чадвартай гэж дүгнсэн. За шүүх хурал дээр хамгийн хүчтэй, хамгийн нөлөөтэй мэдүүлгүүдийн нэг нь бол Амандагийн мэдүүлэг байсан. Тэр өглөө юу харснаа өөрийнх нь хөөрхөн бяцхан охин бейсментэд ямар ч хариу үйлдэлгүй хэвтэж байхад дээр нь насанд хүрсэн эрэгтэй зогсож байсан тэр мөчийг бүхнийг ярьсан. За мөн дээрээс нь түргэн тусламж ирэх хүртэл охиноо ухаантай байлгах гэж амьд байлгах гэж цөхрөнгөө барж оролцсон тухайгаа ярьсан. Тэр мөн Бенжамин Тейлорын зам байдлын талаар ч гэсэн ярьсан. Энэ шүүхтэр охины нас барсан шалтгааныг бол тархиндаа хүчтэй цохигдож нас барсан гэж мэдэгдсэн. Мөн тэд Бенжамины утсыг олсон. Тэгсэн чинь шөнийн 2 цаг 15 минутанд порно үзчихсэн байгаа. 2:15 гэхээр бол найз бүсгүй нь түүнийг олохоос 2 цаг 30 минутын өмнө гэсэн үг. 4:45 тэгэхээр тийм байна. За өөр нэг утасны баримт гарч ирсэн нь мөрдөн байцаагчид түүний гэрт байхад баривчлагдахаас нь өмнө түүний ах нь мессеж бичсэн. За юу болсон бэ гэд. Яагаад тэгж мессеж бичсэн гэсэн чинь өглөөний 4 цаг 54 минутад Бенжамин гэрлүүгээ залгасан байна. Түргэн тусламж ирэхээс ердөө 6 минутын өмнөөс. За тэгтээ ахтаа бол ингэж хэлсэн. Зүгээр л нэг тэнийг юм болсон. Гэтэ санаа зовлтгүй. Би удахгүй үхэн гэж бичсэн байсан. Хэрвээ мэдээж тэр нөгөө гарын үсэг цуглуулаад тэр нь болцсон байсан бол энэ үхэл байсан. Тэгэхээр энэ хүн бол ер нь энэ хэрэгээ үлдэж байхдаа бол өөрийн гэсэн ухаантай байсан. Ямар үр дагавар хүлээж байгааг ч гэсэн сайн мэдчихсэн. Өөрийнх нь хэлж байгаа шиг ингээ би black out болчоод юу ч санахгүй гэд худлаа мэдүүлээ өгчээсэнтэй нь бол ерөөсөө нийцэхгүй байгаа. Прокурор дээр бол цагдаа нарын биендээ өмсдөг бичлэгийг тавьдаг. Тэрэн дээр юу гарч ирдэг гэхээр Бенжамин ингээд өмдөө тайлаад өмднийхөө бүсийг доош татаж цагдаа нарт бэлэг эрэхтнээ шууд харуулдаг. Яагаад тэгж харуулсан гэсэн чинь өөрийгөө батлах гэж оролцсон гинэ. Энд миний бэлэг эрэхтэндээ цус байхгүй харж байгаа үстэй гэж. Гэтэл биен дээр нь болохоор гуй гидсэн дээр нь цус байсан. Шүүхтээр түүний шоронгоос хийсэн утасны яриануудыг ч гэсэн бас ил гаргаж ирдэг. За нэг яриан дээрээ ээжтэйгээ ярьсан яриан байсан. Тэрэн дээр Бенжамин хэлэхдээ уучлаарай би тэр хүүхдийг хүчирхийлээгүй, би муу зүйл хийсэн, гэхдээ хүчирхийлээгүй, би хийсэн зүйлийнхээ төлөө шийтгэл авахд айхгүй. Гэхдээ надад тавьсан энэ ял бол зөв бишээ гэж хэлдэг. Харин ээжийн талаас бол одоо ямар нэгэн зэмлэл, уур хилэн юуж байхгүй, чи буруутай, чи хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа илэрхийлээгүй нь бол хүмүүсийн хувьд бол бас айгүй том асуудал болсон.
Дараагийн нэг дуудлаган дээр хохирогч охины эргэтнүүдийг донор болгосон тухай ярьж байсан. Аманда бол хичнээн охиноо алдсан ч гэсэн охиныгоо нас барахаас өмнө эд эргэтнүүдийг бүгдийг нь хандиварлахаар шийдвэр гаргасан юм байна. Тэгсэн чинь энэ талаар Бенжамин ээждээ хэлэхэд ээж нь хэлсэн чинь ядаж нэг ч гэсэн сайн зүйл гарч байгаа нь сайн байна гэж хэлдэг. Тэгэхээр эндээс бол ер нь бас ээж нь гэж бас ямархуу хүн байгааг хэдүүлээ харчиж штэ тий. Тэгээд энэний дараа Бенжамины ээждээ хэлсэн юм нь болохоор тэднэрт хангалттай нотлох баримт байхгүй байгааг би бас сайн гэж бодож байна. Дахиад нэг өөр сайн юм байна гэж ийм ээж хүү хоёрын яриа болдог. За энэ бүхэн бол дээш шүүхрэл дээр гарч иж за энэ араатан бол угаасаа бас л адилхан араатан шиг ээжтэй юм байна гэдгийг нь олон нийт харсан. За ингээд шүүх хурал дээр бол Бенжамины эсрэг зөндөө нотлох баримтууд гарч ирдэг. Дээрээс нь нөгөө түрүүний Facebook дээр ярьсан шүү дээ, Facebook дээр би одоо sex freak байгаадаа хизээч уучлалт гуйхгүй гэсэн. За тэр бас нотлох баримт болж орж ирдэг. За шүүхийн 3 дахь өдөр DNA болон forensic нотлохоонд бол бүрэн төвлөрсөн. West Virginia мужийн цагдаагийн шинжээч Дэвид Миллер орж иж нийтдээ 42 дээж шинжилсэн гэж мэдгдсэн. Тэр бүх 42 дээж нь тавигдсан ялтай бүрэн нийцжсэн. Өөрөөр хэлбэл нэг ч эргэлзээ үлдээгүй. Бүх нотлохоо яг Бенжамин руу зааж исэн. Дэвид Миллер тайлбарлахдаа ихэнх хүн амны хэрэг дээр ердөө 8 ширхэг дээж хангалттай байдаг гэж хэлсэн. Гэхдээ энэ хэргийн хувьд нөхцөл байдал огт өөр байсан учраас хэргийн газраас маш их хэмжээний нотлох баримт цуглуулсан байсан бөгөөд тэдгээрийг бүгдийг нь шүүхэд танилцуулсан гэж хэлсэн. За тэнд бас нэг ноцтой дүгнэлт гарч ирдэг. Юу гэхээр живхнээс олдсон үрийн шингэн нь охиныг хүчирхийлэхээс өмнө тэр живхийг нь сольж байхдаа өөрөө бэлгийн үйлдэл хийж байсан байх магадлалтайг илтгэж байсан. За харин өмгөөлийн тал юу гаргаж ирсэн гэхээр за охины өтрөөний дотор илэрсэн эрэгтэй хүний DNA-гийн хэмжээ маш бага байсан тул шинжилгээний үр дүн тодорхой бус гэж гарсан гэж тэд хэлсэн. За энэ нь бол эмнэлэгт хүргэгдсэний дараа болон нас барсны дараа хийсэн шинжилгээнээр тогтоогдсон. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өтрөө дотор байсан үрийн шингэний хэмжээ бага байсан учраас DNA-г нь бусад нотлохоо шиг тодорхой найдвартай тааруулах боломжгүй болсон гэсэн үг. Бусад бүх DNA нотлохоонууд маш тодорхой таарч байсан ч яг энэ хэсэгтэр тодорхой бус байдал үүссэн. Гэхдээ энэ тодорхой бус байдлын шалтгаан нь ойлгомжтой байсан. Охин маш их хэмжээний цус алдсан болохоор тэр цус нь DNA-гийнхэн чанарт нөлөөлөд шинжилгээг бохирдуулсан гэсэн үг. За өөрөөр хэлбэл нотлох баримт сул харагдсан нь өөрөө тухайн гэмт хэргийн хүнд байдлаас үүдэлтэй байсан. За гэхдээ мэдээж Бенжамины өмгөөлөгчд бол энэ нөхцөл байдлыг өөрсдөө ашиглахыг оролдоно. Тэдний хэлэхдээ за энэ тодорхой бус байгаа учраас энэ нь заавал Бенжаминых гэж баталж чадахгүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл тэд энэ хүүхдийг хүчирхийлсэн хүн өөр байж болно гэсэн байр суурийг гаргаж ирсэн. Тэгээд угаасаа тэр тухайн байшинд бол ганцаараа байсан. Ганц энээс бусад бүх нөхцөл байдал нотлохоо Бенжаминийг л зааж исэн. Гэхдээ яг өмгөөлөгчд бол тангарахтны шүүхэд энэ хүнийг нэг жоохон ч буруугүй гэсэн шалтгаан өгөөд тангарахтны шүүгчтэй хооронд нь санал нийцүүлэхгүй болгоод энэ хэрийг хэрэгсэхгүй болгох гэсэн бас тактикч байж болох юм. Өмгөөлөгчд дээрээс нь хэнийг ч энэ гэмт хэрийг үлдэж байгааг нүдээр хараагүй гэж маргасан. За өмгөөлийн тал бүр нэг гэрч авчирсан бөгөөд тэр хүн нь MS гэж нэрлэгдсэн нэгнийг гэрийн ойролцоо харсан гэж мэдүүлсэн. Гэхдээ тухайн хүний найз бүсгүүн за тэр надтай хамт орондоо байсан гэж баталсан. Өөрөөр хэлбэл тэр хүнийг буруутгах ямар ч үндэслэл байгаагүй ч өмгөөлийн тал зүгээр л бурууг өөр тийшээ шилжүүлэхийг оролдсон. Дараа нь өөр нэг гэрч Аманда өөрт нь өөр нэг эрэгтэй хурц гэрт байсан байж магадгүй гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ шүүх энэ мэдүүлгийг хит таамаг баталгаагүй гэж үзсэн бөгөөд Бенжамин Тейлороос өөр хин нэг энэ хэрэгт шууд холбох нотлохоо биш гэж дүгнсэн. За гисэн хэдий ч Бенжамины гэр бүл найзууд шүүхтээр ирж түүнийг өмгөөлөх гэж оролцсон. Түүний ах Зак нь хэлэхдээ Бенжамин миний хүүхдүүдэд сайн нөлөө үзүүлдэг. Ийм зүйл хизээж хийж чадахгүй энэ хэрэг бол ямар ч боломжгүй гэж мэдүүлдэг. Бенжамины аав Дэвид нь хэлэхдээ Бенжамин хизээж хүчирхийлүүлж байгаагүй, хизээж түрэмгий байгаагүй, хизээж бэлгийн хувьд зохисгүй зан гаргаж байгаагүй гэж мэдгдсэн. Мөн түүний ахын найз бүсгүй шүүхтээр мэдүүлэхдээ Бенжамин жирэмснийх нь үед тусалж байсан түүний хүүхдэд эерэг нөлөө үзүүлж байсан гэж хэлсэн. Тэр би хизээж түүнийг хүчирхийлэл үйлдэж байгаагүй эсвэл бэлгийн хувьд зохисгүй зан гаргаж байгаагүй гэж хэлсэн.
За мөн дээрэс нь түүний ээж хүүн өмнө нь арх мансууруулах бодис хэрэглэсний дараа зүгээр л хөвтөд байдаг хүн гэж тайлбарсан. Хизээч ийм юм хийх хүн биш гэж хүүгээ өмөрсөн. Би яг энэ гэр бүлийнхэн энэ мэдүүлгийг энэ хараад та нарт хэрвээ бас гэрийнхнээс чинь одоо ойр дотны хүмүүсээс чинь ийм хэрэг хийвэл та нар яах байсан бол гэж бодож үзнэ үү? Та нар яг одоо энэ дээр өөрсдөө энэ Бенжамины гэр бүлийн хүн гэж бодоод хэрвээ та нар энэ хүмүүсийн оронд байгаад шүүх хурал дээр ингэж юм хэлэх байсан уу? Яах байсан бэ? Бодлоо үлдээгээрэй. Дараа нь Амандагийн хурш шүүхтэр мэдүүлэг өгсөн. Тэр хэлэхдээ өмнө нь бяцхан охиныг бол хизээж уйлж байхыг нь сонсож байгаагүй. Харин яг алуулсан шөнө нь чангаар орилж уйлж байсныг сонссон гэж хэлсэн. За шүүгч Лора энэ хэргийг хянахтаа маш хатуу байр суурьтай байсан. Энэ хэргийг шүүхийн түүхэнд харсан хамгийн аимшигтай гэмт хэргийн нэг гэж тодорхойлсон. Түүний хэлснээр Бенжамин Тейлор ямар ч гэмчил үзүүлээгүй бөгөөд нийгэмд үргэлж аюул учруулах хүн байсан. За 2019 оны 3 сарын 19-нд Jackson County-д шүүхийн шийдвэр гарсан. Шүүх танхим дүүрэн хүнтэй байсан бөгөөд олон хүн охиныг дурсаж ягаан өнгийн хувцас өмссөн байсан. Тангарагчнууд ердөө 2 цаг хэлэлцээд түүнийг бүх зүйл дээр буруутай гэж тогтоосон. За үүндээ тэр 2 цаг бол шийдвэр гаргах цаг биш харин албан ёсны процесс байсан гэж хэлж болно. Энэ хэрэг дээр буруутай гэдэг нь бол аль хэдийн тодорхой болсон байсан. Тангарагчнууд өршөөл байхгүй гэж санал гаргасан. Энэ нь түүнийг хизээж сурлагдах боломжгүй гэсэн үг. Jackson County-гийн прокурор Кэри хэлэхдээ тэр охинд ямар өршөөл үзүүлсэн яг тэр хэмжээгээр түүнд өршөөл үзүүл гэж хэлсэн. За өөрөөр хэлбэл огт өршөөл үзүүлэхгүй гэсэн үг. Энэ бол маш хүчтэй, маш тод мессеж байсан. Энэ шүүх хурал болж явах явцад бол Бенжамин Тейлор бол ямар ч сэтгэл хөдлөл байхгүй зүгээр л нэг гүлээсээ амтан байсан. Харин шүүхийн шийдвэрийг унших үед Бенжамин Тейлор уйлсан. Тэр охины аимшигтай зураг хөрөг бүх юмыг ингээд харуулж яхад ямар ч сэтгэл хөдлөхгүй байсан байж өөрийг нь буруутай шоронгоос хизээж гарахгүй гэхтэл уйлж байгаа ийм байлаар. Эцэст нь тэр бүх зүйлээр буруутай гэж тогтоогдож насаар нь хорих ял авсан бөгөөд тэнсэн сурлагдах ямар ч боломжгүй болсон. Үүн дээр нэмээд шүүгч хүүхдийн эсрэг хүчирхийлэл аллагын улмаас нэмэлт 20 жилийн ял оноосон. За хэдийгээр тухайн мужид цаазаар авах ял байхгүй ч хэрвээ боломж байсан бол шүүгч түүнийг цаазаар авах ял оноох байсан гэдг нь ойлгомжтой. Прокурор шүүхтэр охины зургийг барьж энэ хүүхэд хизээж анхны алтмаа хийхгүй, анхны үгээ хэлэхгүй, түүний ирээдүйг түүнээс хулгайлсан. Түүнийг хамгаалах ёстой байсан хүн түүнийг устгасан гэж хэлсэн. Тэд мөн охин ямар ч хамгаалтгүй зүхтах боломжгүй өөрийгөө хамгаалах чадваргүй байсан гэдгийг онцолсон. Тэр хүүхдээс бүх зүйлийг нь булаасан түүний дуу хоолойг үүр хаасан гэж хэлсэн. Энэ хэргийн дараа 2017 оны 4 сард Emily's Law гэж нэрлэгдсэн хууль батлагдсан. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс болж нас барах тохиолдолд илүү хатуу ял оноох боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ үүндээ бол ийм хэрэгт хангалттай хатуу ял гэж байхгүй л дээ. Тэгж Бенжамин Тейлор бол энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаагүй. Тэр давж заалдах гомдол гаргасан. Түүний өмгөөлийн баг гин буруугийн тухай биш харин процессын алдаа байсан эсэгтэр төвлөж нотлох баримтыг асуулахыг оролдсон. За энэ бол ийм төрлийн хэрэгүүдэд ихэвчлэн ашиглагддаг сүүлийн арга байгаа. Түүний давж заалдах гомдол нь бас нэг өөр зүйл дээр төвлөрсөн. Тэр шүүх хурлыг өөр газар явуулах хүсэлтийг нь хүлээж аваагүй гэж гомдол гаргасан. Учир нь энэ хэрэг тухайн нийгэмд маш их танигдсан байсан бөгөөд шудрах шүүх хурал болох боломжгүй гэж тэр үзсэн. Гэхдээ бодит байдал дээр энэ нь хаана явагдсан ч ялгаагүй. Учир нь нотлох баримтууд маш тодорхой байсан. Прокурорын танилцуулсан мэдээллийг сонссон ямар ч хүн адилхан л дүгнэлтэнд хүрэх байсан. 2023 оны 8 дугаар сард дээд шүүх шийдвэрээ гаргасан. Тэд анхан шатны шүүхийн ажиллагаанд ямар нэгэн алдаа, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байгаагүй гэж үзсэн. Тиймээс Бенжамин Тейлорын ял болон шийтгэлийг хэвээрээ үлдээсэн. Өөрөөр хэлбэл түүний давж заалдах гомдлыг бүрэн няцаасан. West Virginia мужид 1965 онд цаазын ялыг бүр мөсөн байхгүй болгосон. За харин 2026 оны ихээр цаазын ялыг сэргээх тухай яригдж байгаа. Энэ нь болохоор маш special 1-р зэргийн хүн амны хэрэг болон 12-оос доош насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгүүдэд хамрагдахаар ийм хууль одоо яригдж байгаа. Бас тэгээ шууд ингээд гарахгүй гэхээр айгүй асуудалтай. Энд чинь бас тэгэл хүний амьд явах эрх мэрх гэж ярьсан хүмүүс зөндөө байдаг. Тэгээ яг хэрэгтэй хүнд нь хууль нь хэрэгждэггүй. Өнөөдөр та нартай нэг ийм хүндхэн хэрэг ярьж өглөө.
За ер нь гэмт хэрэгтэн болгон л өөрөөсөө дор хүмүүсийг хохирчоо болгож сонгож авдаг те. За энэ ялангуяа 9-10 сартай хүүхдийг ингэж сонгож авнаа гэдэг бол энэ хүн бол бүр lowest болчихж байгаа байхгүй юу? Шоронд орсон хүмүүс одоо энэ хүүхэд хүчирхийлж алсан хүмүүсийг бол бүр үздэггүй, тэдрийг бол байнга л зодож нүддэг гэсэн яриа байдаг. Энэ хүн бол өдөр болгон зодуулж байгаасаа гэж хүсэж байна. Одоо цаазаар авч чадахгүйгээс хойшоо одоо тэгэл хамгийн муухайг л энэ амтнд хүсье да. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг надтай хамт үзэн ядан байж сонссон та нартай баярлалаа. Бүгдээрээ тэгээд бие биенээ шүүмжлээд ахгүй иймэрхүү адгийн яргачдыг шүүмжилж бай. Subscribe хийгээгүй бол хийхээ мартав. Би та нарынхаа бичсэн комент болгоныг уншдээ шүү. За ингээд дараагийнхаа дугаар хүртэл баяр таа.